Сайн байцгаана уу монголчуудаа аяаслаг сэлэнгчүүдийг хэлж байна. Ихтэй миний хувьд тэнцсэн. Ер нь сануулгатай тэнцүүлж байгаа шүү. Тэргүүн байр өргөмжлөл 3 сая төгрөг, дэд байр өргөмжлөл 2 сая төгрөг, гутгаар байр өргөмжлөл 1 сая төгрөг, тусгай байр 2 өргөмжлөл 500 мянган төгрөг. Аяаслаг сэлэнгчүүдийг хэлж байна. Энэ удаагийн дугаар маань Сэлэнг аймгийн зүүн бүрэн, Түшиг, Хушаат, Цагаан нур сумын аяаслаг сэлэнгчүүд маань зүүн бүрэн сумын соёлын төвд бүгд цуглардсан маш халуухан байна. За энэ удаагийн аяаслаг сэлэнгчүүд реалити шоунд маань ямар авьяасыг үзүүлэх гэж ирвэ? За миний хувьд бол би дуулна. Тэ нэг сайхан цэрэн били хөгжим баярын жигсаал гэж сайхан дуурай барина. Как обидно постуёк, как кость водным тает уголёк. Звезды обгорели были, отходили бригады, как могли. Это день победы, города мы праздник, седнаю на висках, это радость, со слезами на глазах. Сын победы, сын победы, сын победы. За төвшин сайхан. За анхан амжилт хүснэ 20 дугаар шатн дээр өшөө илүү амжилт гаргаарай. За юу. Би тэнцээ. Дууныхаа характертай ингэж нийлүүлж амьдарч дуулна заяа. Тэнцсэн сэтгэлээс одоо яг телевиз үзээ сууж байгаа үзэгчдэд зориулж өгч юм байна. За тэгээд дэмжсэн бүх хүмүүст маш их баярлалаа. Тэгээд бусад оролцогчдоо бас тэнцээсэй гэж хүсээрээ. Юу хийдэг хүн бэ? Би одоо ардын язгар урлагийн татлаг, морин өрийн татлаг, баруун ангийн би биелгээ хийдэг хүн. Таныг аяаслаг сэлэнгчүүд реалити шоуны маань тайз хүлээж байна. Сурсан, үүлж авсан энэ хүмүүстэр бол айхтар тэгж ширүү хандахгүй. Энэ натур биелгийг хадгалаад явж байгаа. Энэ ч ерөөсө үндэсний морин уур хөөмийгээд явж байгаа шүү дээ бие биелэг гээд. Энэ дээр бол би ямар ч сан тэнцүүлнэ. Шоуны маань дараагийн тэнцсэн оролцогчид бол аяаслаг сэлэнгчүүд шоунд хотон биелгээгээр язгуур урлагаар манай Зүрхэл маань цагаан нуруу сумаас оролцож байгаа оролцогчд маань тэнцээ гараад ирлээ. Та нартай баяр хүргэе. Дэлгэд үзэгчдийн өмнөөс баяр хүргэе. За, тэнцэн сэтгэл ямар вэ? Сайхан мөн үү? Сайн хатнаар төмнөхөө зур урлагаар
энэ сайхан Сэлэн нутгийнхаа энэ сайхан язгуур урлагт оролцоод төрүүлсэндээ тэнцэндээ маш их баяртай байна. I wanna be loved by you, just you, nobody else but you. I wanna be kissed by you, hello, boop boop be doo. I wanna be kissed by you, just you, nobody else but you. I wanna be kissed by you, hello. I could inspire to anything higher. That the feel the desire you make you my own. Badum badum dirly tampu. I wanna be loved by you, just you, nobody else but you. I wanna be kissed by you, alone. Чи сая энэ jazz mix-ийн дуун дээр хүчгийн хөдөлгөөн хийгээд явсан бол бүр гоё л болох байлаа. За гэхдээ 2 дугаар шат дээр чи харъя. За өөрөө чинь хоолоо надад их таалагдлаа. Тэнцэн гэдэгтээ өөр ихтгэлтэй байсан өөрөө. Ер нь бол шүүгчнэр эхний оролцогчдыг харж байхад нэлээд хатуу байсан. Тэгээд ер нь бол ихтгэл жоохон дундуур байсан. Одоо яана ямар дууд болж байгаа лээ, яаж байгаа лээ гэдэг дээр хүртэл жоохон эргэлзэж эхэлсэн. Гэхдээ тэнцээд гараад ирсэндээ маш их баяртай байна. За баяр үргээ. Гэхдээ юу үзүүлбэрүүдээ өшөө бас техникүүдээ нэмүүл тий. Тэг өшөө сайхан баяжуулж байгаа баяр үргээ. 34-5 нас орчоод ингээд нугарна гэдэг бол 15-6 настай охтуудын ажлыг хийнэ гэдэг бол үнэхээр гайхамшигтай. Дараагийн шатанд шавнартайгаа оролцсон бүр илүү сайхан үзүүлбэр үзүүлж үзэгчтэй болон шүүгчтэй баярлуулах болно. Тэгээд энэ завшааныг ашиглан бүх сэлэнгчүүдтэй хайртай шүү. Ялангуяа цагаан нарынхандаа бүгдэнд нь амжилт хүсье.
таны мэрэгжил, таны нас гүйсийг харгалзахгүйгээр та энэ шоунд оролцож болно гэсэн урайтай байгаа болохоор бүжгийн багш маань оролцож байгаа юм тийм үү? За бүжиглэх үү? Үгүй дуугаар оролцсон. Өөх, энэ бол авьяас гэж болно шүү тий. Засварын хүн соёлын төвд бүжгийн багш хийгээд дээр нь ингээд дуулж ийн гэдэг чинь бол чи мундаг. Гэхдээ энэ саяныхоос дэвцэн өргөнтэй дуул та тий. За би бол тэнцүүлчих. Би орц тэнцүүллээ. Би бол чамаар бахарх чинь. Ер нь айгүй өрсөлдөөнтэй шүүгч нар ч гэсэн айгүй чанга хатуу байна. Тэгэл энэ тэнцэнтэй их баяртай л байна да. Манай шоуг маань ямар авьяасаараа чимхэж байна? Энэ удаад би битбокс юм. Битбокс. Оо гоё штэ. За битбокснаас нэг яг одоо телевиз үзээд сууж байгаа үзэгчд маань зориулаад нэг хэсэгхэн бас нэг үзүүлчүүл болох уу? Болно. За. Дангаар хатаяко датморо давсна гизгтэехо дахтэванги хиунднгоро дахчигцүркнэ жорчеко. За тэглгүй яг гоо. Энэ бол бас авьяас байж болно шүү. Би бол хувьдаа тэгж бодож ин шүүгчтэй. Би сэлэнгэд ийм битбокс хийдэг эмэгтэй хүүхд хараагүй юм би. Тэнцээ. Хэн бэлээ таныг? Нарантуяа. За Нарантуяа та нас өдөр хэд үрж байна? 60 үрж байна. Манай хөрөнгөний хүүхдүүд чинь авьяаслаг шүү дээ. Тэгэлгүй яг гоо. Зүүн бүрэн сүмэр бол эзэнээс аваа сайхан дуучидтай газар шүү дээ тий. Ухаанцдаг хоёр дуулна. Дуулах юм уу? За хизэнээс дуулж ихсэн? Мартин амнаас хэлж дуулж ихсэн юм байна шүү. За намуунуудаа амжилт хүсье. Ахын дуу тайсан дээр гараад сандарч болохгүй шүү. За ёо. За.
нэг тийм хүчлээд байхгүй. Тэгсэн хэрнээ тэр дээд өнгөрөө зүгээр ингээ яваад очиж байгаа зүгээр болж байна. Хөөрхөн дуулж байна. Хөөрхөн байна. Тэнцсэн минь. Надад бол үнэхээр бас сонсоход сайхан байлаа. Шүүгчдийн зүгээс юу гэж байна? За шүүгчдийн зүгээс шүүгчдийг хатуу байна бас. За. Шүүгчдүүдийг хатуу боллоо. Үзэгчдэд нэлээ хүрлээ. Тэр утгаараа бас шүүгчд бас хүрсэн байна. Очих болгон чихэр өвн явах болохоор өөртгий. За би ямар хүүхэд биштэй гэхээр хүүхэд биш гин шүү гэж. За баярлалаа ахад. Өшөөсөн бэлтгэл дутуу байна. Тэгэхээр яг энэ шатанд бол яг тэнцэх хэмжээнд очиж чадахгүй байна. За. 1% авьяас 99% хөдөлмөр гэдэг үз. Энэ зэрэглийг хараад энэ олон хүний хараад тэнцүүлж идэг урлаг хатуу. Тийм учраас ахын дөө энэ удаад ахын тэнцүүлж чадахгүй нэ гэж хэлсэн юм аа. Уучлаарай. Ямар дуу дуулах гэж байна? Монгол Улсын соёлын дэргэний ажилтан Дуучин Батболтын 2 усан зэрэглэлд 2 марга зов.
жоохон сонголт хийхгүй сая дөрөв хэлсэн шүү дээ. Монголчууд ерөөсөө хаанч дуусчдаг гэх тээ. Өнгө сая алдсан. Тэгтээ миний хувьд тэнцсэн. За сумын соёлын төвийн тайзан дээрээс энэ тэнцсэн гэсэн бичиг барьж гарч ирэхэд ямар вэ? Сэтгэлээсээ. Өө сайхан байна уу, маш сайхан. Үзэхэд бараг 95 дуу байна л да. Тэгээ энэ дотор өдрийн од шиг байгаа цөөхөн хэдэн номер байна. Тэгээд тэр тусмаа наач юм бол маш сонирхолтой санагдаж байна. Миний хувьд бол тэнцсэн шүү. Яг телевиз үзээ сууж байгаа үзэгчдэд зориулаад хэлэх үг байна уу? Байна. Нутгийнхаа ард түмэнд одоо ингээд энэ өдрийн мэндийг хүргэе. Авиастик сэлэнгчүүд ороод тэнцээд гараад ирлээ. Дараагийн шатанд өшөө илүү үзүүлнэ гэж үзэн дээ одоо. За тэгэлгүй яг амлж чадах уу? Амлж юм. Дараагийн оролцогч хэн блэ? Бүжин. Бүжин маань ямар авиас үзүүлэх гэж байна? Шүлэг унш. Шүлэг уншин. За ямар шүлэг унших гэж байна? 1000. Сургуулийн жил болгон уламжлал болон зохиогддог уран жиргээ наадмаас алтан медаль авч ясан. Аймгийн хэмжээнд зохиогддог уран жиргээ наадмаас мөнгөн медаль авчихсан. Соног ногоон талд ханаан дугуйлах шиг маяг. Суран бугуйли тэнгэрт гогцоорох шиг маяг. Халахын их зан озрын хатан дээрх мөр шиг маяг. Хацар гоохтын хар саран хүмсэх шиг маяг. Би маяг. Дуграа эргэх шиг маяг. Морд эргэх шиг маяг. Уяаны мод шиг маяг. Уяач шиг маяг. Хэлэхгэр халахгэр бүхчүү шиг маяг. Хэлсэн ч маяг. Хэлээгүй ч маяг. Би маяг. Их дэлхийн тэнхлэг намайг дүүрэж иргэн. Ихээ дээр шууд намайг дүүрэж иргэн. Хазарын тэнхлэг намайг дүүрэж ширгэн. Хаан соёмбны хоёр загас намайг дүүрэж зөрнө. Би маяг. Нар тариулж таталсан заргын бичих шиг маяг. Намрын алтан аргамжаа шивэн толгой шиг маяг. Хорвоогийн хөх сариу махир сэлэм шиг маяг. Хотолсон оддын зэл тэнгэрийн заадас шиг маяг. Би маяг. Оо завилахад амархан байдгийм маяг. Завилахаараа залбирдгийм маяг. Хүнээс мандсанаар бурхны тэг шиг маяг. Хүй цөөрсөн бурал хүнд зүү хүндлэн шиг маяг. Би маяг. Арслан зан соёоцсон эртний өвшгэ маяг. Алтан сумаа алдах гэж эвшээсэн ном шиг маяг. Ижи шиг маяг. Эцэг шиг маяг. Хөх өвгөд минь маяг. Авиас байж магадгүй хөхтөө хоёрдугаар шатнд харах юмсан гэсэн тийм сонирхол байна. За. Баярлалаа. За миний хувьд тэнцсэн шүү. Бидний зорж яваа энэхүү шоу хийсэн зорилго бол Сэлэнг аймгийн ард иргэдээс авиас гэж юу байдгийм бэ? Ямар хүн авиастай байдгийг таныг монголчуудад үзүүлэе гэж зорьсон юм. Авиаслаг сэлэнгчүүд үргэлжилсээр. Ямар мацсан зүстэй Чичин хүртэл өндөж хүлээсэн Жигийн
Мурка зүтэж явлаа Эцэс хүн ахян мэдкийд Энийг хорвоо тэлбэр сэтгэжтэй Авасай дуу астаг толох гэж Мадаг дэдхийг уусан чүштэй Миний хувьд бол сануулгатай зүгээр тэнцвүүлээ. Хоёр шүүгч маань яах юм ба нэг миний яагаад ингэж сануулгатай тэнцвүүлсэн бэ гэхээр энэ вокал энэ ард хоолоо яваад идэг фонограм дээр энэ дуучин хүнд одоо энэ тийм ээ энэ чи уралдаан болж байгаа. Тэгэхээр энэ айгу дуучинд ингэ нөлөөлт юм болдог л доо. Тэгэхээр энийг чи цаашдаа бас энэ фонограмгүй бичүүлсэн өөр фонограмаар хийлгсэн энэ вокалгүй юун дээр дуулмаар байна. Тэгжиж чиний хоолоо онгоч сонсогдно гэхээс вокал дээр дөрөөлж ингэж бас дуулж байгаа. Тэгээ би ч юм сануулгатай тэнцүүлж байгаа шүү. За яа. Тайзан дээр бол яг хөөрхөн дуундаа ороод тий. Тайзан дээр дуулж байгаагийн хувьд яг ямар мэдрэмж авав? Гоёлаа. Сүгснэр гоё мэдрэмж төрүүлээ. Ингээд 4 сумын 44 оролцогчид оролцсноос 17 оролцогчид маань тэнцсэн байна. Баяр хүргэе.